За бүгдд нь шинэ оны мэнд хүргэе. Тэгээ бүгдээр хамтдаа чимээгүй цагаа эхлүүлье. Тэгээд өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв зориулалт гэж. Библийн ишлэл 1-р хад 19-ийн 19-оос 21. Тэр үед Илиша буулгатай 12 хос үхрээр талбайгаа хагалж өөрөө 12 дахь хос үхрийн араас даган явж байваа. Илия Илишагийн дэрэгдүр гарахтаа нөмөргөө түүнд нөмөргөв. Илиша үхрүүдээ орхиод Илиягийн хойноос гүйн би аав ээжигээ үнсчгээд таныг даган явахыг зөвшөөрнөгүй. Илия түүнд буцаад явдаа. Юуны төлөө би чамайг ингэсэн билээ гэж хариулв. Тэрээр Илиягаас эргэн явж хос үхрийг авч дахил өргөөд буулгыг нь эвдэн түлж үхрийн махыг чанан хүмүүст өгсөнд тэд идцгээв. Үүний дараа тэрээр босож Илияг даган явж түүнд үйлчлвэ гэж. За хамтдаа залбираад эхлэв. Эзэн минь ээ, тэгээд би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд ариун сэбс би таныг урьж байна. Үгийг уншиж байгаа таны илчлэлд ойлголт үнэхээр дүүрэн байх болтугай гэж залбирч байна. Амен. Коллежийн дасгалжуулагч нар жил бүр элсэн орох од тамирчдыг багтаа шинээр элсүүлэн авах хүсэлтэй байдаг. Гэвч ихэнхдээ бусад боломжуудыг давхар судлах гээд сургуулийн элсүүлэн авах үйл явц хариуцлага сул болж өнгөрдөг. Үүрэг даалгавар гэдэг үг нь үүрэг авах болон үүрэг хүлээлгэх гэсэн утгаар тодорхойлогддогч коллежийн элсэлтийн үед энэ үгийн утга суларчдаг. Илиша зориултын утгыг ойлгосон аж Илия түүнтэй уулзахад тэрээр газар хагалж байсан бөгөөд тэр үед Илиша түүнд нөмөргөө нөмрүүлээд залгамжлагч хэмээн дууджээ. Илиша Илияг дагахаас өмнө гэрийнхэндээ хэлхийг хүсв. Тэр үхэр гаргаад махыг нь дахил болгон өргөөд хүмүүсээ хооллов. Дараа нь Илияг даган түүний зарц болжээ. Илиша Илиягаас үүрэг даалгавар авахдаа эргэлзээгүй бөгөөд бүх зүрх сэтгэлээр хандсан. Үүнтэй адил Бурхан Есүс Христийн дүрээр хүн болон ирж огтхонч эргэлзэлгүйгээр бидний төлөө өөрийгөө бүрэн зориулсан. Тэр золиос болгон урсгасан цусаараа биднийг өөртөөгөө мөнхөд байлгахаар дуудаж байна. Тэр биднийг ийхүү гайхалтайгаар хайрлсан бөгөөд биднийг ч бас өөрсдийгөө түүний төлөө баттай зориулаасай гэж хүсэж байна. Зориулалт гаргах хэрэггүй гэж үздэг соёл давмгайлж байгаа нөхцөлд энэ нь хэцүү хэдий ч Эзэн Бурхан бидний зүрх сэтгэлийг мэдэх бөгөөд Илишад үйлдсэн шиг бидэнд ч тууштай байх хүчийг өгнө гэж. Марк 10:29 дээр Есүс: "Үннээр би танарт хэллээ. Хэн миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орон эсвэл ах эгч дүүсээ эсвэл эцэг эх эсвэл хүүхдүүдээ эсвэл эдлэн газар орхино. Тэр одоо үед гэр орон ах эгч дүүсээ эхээ хүүхдүүдээ эдлэн газраа хавчлагтай хамт 100 дахин илүү авнаа. Мөн ирэх үед мөнх амийг авна. Харин ихэнд байгаа олон нь сүүлчийнх нь эхнийх болох болно" гэлээ. Амен.